Сайн байцгаана уу? Боловсролын нийтмэл арга зүй хичээлийн хүрээнд 21-р зууны цогц чадамжууд суурилсан STEM боловсролын талаар мэдлэг хүрэхэд бэлэн боллоо. Бид технологичсон 21-р зуун болоод сурч боловсрох ямар үн цэнтэй, мөн мэдлэг бүтээх, хэрэглэх, сурах хөгжих нь ямар үр дүнд хүргэдэг талаар мэднэ. Тэгвэл 2030 он хүрлэх доктортой хөгжлийн төлөөх боловсролын талаар танин мэдж, мэдээлэл харилцааны технологийн хурцтай хөгжил түүнийг хэрхэн ашиглах талаар ойлголттой болох нэ. 21-р зууны боловсрол бид аль хэдийн аж үйлдвэрийн 4-р хувьсгалын нүрийг үзжээ. Ус ба уурын эрчим хүчин түшиглсэн 1-р хувьсгал, цахилгаан эрчим хүчин түшиглсэн масс үйлдвэрлэл болох 2-р хувьсгал, электроник мэдээлэл технологи түшиглсэн үйлдвэрлэлийн автоматжуулалт болох 3-р хувьсгал, цахим биед үйлдвэрлэлийн системүүд болох интернетэд холбогдсон ухаалаг машин болон ажиллах хүчний интеграцийг хангасан аж үйлдвэрийн 4-р хувьсгал. Бид аль хэдийн 4 хувьсгалын нүрийг үзсэн байна. STEM гэж юу вэ? Та мэдэх үү? STEM нь Science, Technology, Engineering, Math гэсэн 4 үгний товчлол бөгөөд байгаль шинжилэл, технологи, инженерчлэл, математик зэргийн цогцыг хэлж байгаа байх нэ. Тэгвэл STEM бол багшлах болон суралцахын философийн шилжилтийг хэлдэг. Үүнд судлагдсан хоорондын интеграцийг хангасан, төсөлд суурилсан, амьдралд ойр уян хатан системийг багтаасан ойлголтууд юм. STEM боловсрол юу нөлөөлдөг вэ? Шинжлэх ухааны хөгжилд, доктортой хөгжлийн үзэл баримтлал, аж үйлдвэрийн 4-р хувьсгал болон STEM ажиллах хүчний хомсдол нь STEM боловсролд чухал нөлөө үзүүлээд байна. Тэгвэл та STEM сургалтын талаар мэдэх үү? STEM сургалтын гол зорилго нь сурагчдад багаас нь доктортой хөгжлийн боловсролын зарчмыг баримтлан суралцах арга барил сургаж, насан туршийн боловсролын үндэс суурийг бий болгоход чиглэдэг. Тэгвэл STEM боловсрол, STEM education хоёрын ялгааг нь хэлж өгье. STEM боловсрол бол ажлын байранд мөн иргэншилт чухал бөгөөд улс орны өрсөлдөх чадвар, нийгмийн бүтээлч байдлын үндэс болдог. Харин STEM сургалтын гол STEM сургалт байгалийн ухааны мэдлэг, математик байгалийн ухааны мэдлэг чадвараа инженерчлэл процессын дагуу асуудал шийдвэрлэж, зохион бүтээх даалгавар гүйцэтгэхэд оролцсон. Энэ нь сурагчийн мэдлэг чадвар хандлагад гол түлхүүр нь болж өгдөг бөгөөд хүүхдийн итэх оролцоо нэмэгдэнэ. 30 жилийн өмнө STEM чадваргүй байхад боломжийн ажил хийж сайхан амьдрах боломжтой байсан. Харин энэ өнөөдөр огт боломжгүй. STEM боловсрол интеграц хийхдээ хангалттай юу? Үгүй. Зөвхөн хичээлээ хоорондын интеграц хийх нь STEM боловсролын зорилго биш. 21-р зууны цогц чадамж бол аж үйлдвэрийн 4-р хувьсгалын эрен үед ажиллаж амьдрах хүн бүр зайлшгүй шаардлагатай мэдээж чадвар хандлага. Түүнд суурилсан 4 хүчин зүйл бий. Үүнд сэтгэлгээний хэлбэр, ажлын хэлбэр, ажиллах хэрэгсэл, дэлхийд амьдрах гэсэн 4 хүчин зүйл 21-р зууны цогц чадамжууд гол үндэс суурь нь болдог. Суурь боловсролыг дэмжих, сайжруулах, боловсролын хөтөлбөрүүдийг өөрчлөн шинжлэх, доктортой байдлын талаарх олон нийтийн ойлголт ухамсарыг дээшлүүлэх, сургалт семинарыг тогтмол зохион байгуулах нь доктортой хөгжлийн төлөөх боловсролын 4 хүчин зүйл буюу тулгуурлах зүйл нь болдог байх нэ. Эцэст нь орчин үеийн боловсрол нь зөвхөн мэдлэгийг хуримтлуулах биш, харин сурагчийг ирээдүйд амьдрал бие даан бүтээлчээр амьдрах чадвартай болгоход чиглэдэг. Энэ зорилгод нийцсэн гол ойлголтууд нь доктортой хөгжлийн төлөөх боловсрол, 21-р зууны чадамж, STEM боловсрол болон шинжлэх ухаан чиглэл хайлт юм. Эдгээр ойлголтууд нь хоорондоо уялдаж, суралцагчийг олон талд шинийг бүтээхэд туслана. Анхаарал хандуулсанд баярлалаа.